зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 5 сарын загсны ордны астрологийн зурхайг нар сар мандал дордороо сонсороо. За ингээд 5 сарын 1-ээс 6 сарын 7-ны хүртэл сугар гариг маань загсны ордны 2 дугаар гэр дээр байрлаж байна. За энэ үеэр мөнгө болон хайр дурлалтай холбоотой зүйлсүүд дээр сугар гариг маань загсны ордынхныг ивэхэн байна. Энэ нэгнээс гаднаас орж ирэх, хүлээгдэж байсан мөнгө төгрөг орж ирэх, магадгүй гинтийн бэлэг хүлээн авах, хайр дурлалтайгаа уулзрах, синглчүүд маань хүнтэй танилцах, цагийг сайхан өнгөрүүлэх, ажил, хамт олон найз нөхдөйгөө цагийг сайхан өнгөрөөх, өөрийн хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжтай байх, хувь хүний үнд цэнэ илүү ихээр мэдрэх, их мэтчлэнгээр ерөнхийдөө энэ сард 6 сарын 7-ны хүртэл сугар гариг маань загсны ордныхны бусдыг татах чадвар авьяас гаднах төрөх зэргээр нь ихээхэн нөлөөлөл үзүүлэх болно. За цаашлаад 5 сарын 4-нөөс 10 сарын 14-ны хүртэл дэлхийн ван гариг маань буцах хөдөлгөөнд байгаа. За загсны ордны 6 дугаар гэр дээр гарч байна. Энэ үеэр таны ажил мэргэжил, өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлөл үзүүлэх болно. За өнөөдрийг хүртэл байсан зүйлс эсрэгээрээ өөрчлөгдөж болох шинжтэй. Зарим нэг хүмүүсийн хувьд амралтаа авсан байвал одоо ажилд орох нь байна. Зарим нэг хүмүүсийн хувьд өнөөдрийг хүртэл маш шаргуу хичээнгүй зүтгэж ирсэн бол одоо амралтаа авах цаг нь болсон байна. Зарим нэг хүмүүсийн хувьд магадгүй ажлаасаа гарахаар шийдэх, эсрэгээрээ ажилгүй байсан хүмүүсийн маань хувьд ажилд орох шинэ боломж гарч ирэх. Магадгүй зарим нэг хүмүүсийн хувьд ажлын байран дээр бүтцийн өөрчлөлт хийгдэх, зарим нэг хүмүүс албан тушаал өөрчлөгдөх, зарим нэг хүмүүс ажлын байраа солих, офисоо солих. Магадгүй зарим нэг хүмүүсийн хувьд өнөөдрийг хүртэл спортоор хичээллэж ирсэн бол одоо амрах, биеийнхээ ачааллыг багасгах. Зарим нэг хүмүүсийн хувьд эрүүл мэндэд өнөөдрийг хүртэл цаг зав гаргаж чадаагүй бол одоо энэ мөчөөс эхлээд цаг зав гаргах, эрүүл мэндэд илүү их анхаарах. Амин дэм, нэмэлт тэжээл, витамин, эрүүл зөв хооллолт гэх мэтчлэн өөрийн эрүүл мэндэд илүү их анхаарч эхлэх. Их мэтчлэн хувь хүний хувьд болон ажил мэргэжил таны байр байдлын хувьд эсрэгээрээ өөрчлөлт гарах нь байна. Өнөөдрийг хүртэл та юу хийж ирсэн тэр бүхэн чинь эсрэгээрээ ухрах хөдөлгөөнд орж байна гэсэн үг. Тэгэхээр 10 сарын 14-ний хүртэл ямар нэгэн томоохон чухал ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх гэх мэтчлэн зүйлсүүд дээр нэлээдгүй удаашрах хандлагатай болж эхэлнэ. Тийм учраас аль болох чухал зүйлсийг энэ хугацаанд төлөвлөхгүй байвал зүгээр гэж миний зүгээс бол зөвлөмөр байна. 5 сарын 10-наас 26-ны хүртэл буд гариг 2-7 хоногийн хугацаанд загсны ордны 3 дугаар гэр дээр байрлаж байна. За энэ нь загсны ордны холбоо харилцааны гэр юм. За бусадтай харилцаа холбоо, уулзалт, сургалт, семинар, хөршүүд, ах дүү, эгч дүүс, хамаатан, садан, аав ээж, найз нөхөд, таны эргэн тойрны бүх хүрээлэл, бүх хүмүүстэй харилцах харилцааг илүү их идэвхжиж эхлэх нь байна. За цаашлаа 5 сарын 12-нд маргааш бүтэн сар гарч байгаа. За загсны ордны 9-р гэр дээр гарч байна. За бүтэн сарны нөлөөлөл 12-ноос 15-ны хооронд хүртэл нөлөөлөл үзүүлэх болно. За магадгүй загсны ордныхан гадаад руу аялахаар шийдэх, гадаад орнд шилжин сууршихаар, ажиллаж амьдрахаар шийдэх, за гадаад хэл сурах, эсвэл өөрийн мэдлэг оюунаа илүү их сайжруулах, тэлэх, суралцахаар зорих, шийдэх, шийдвэрээ гаргах хүмүүст нэлээдгүй нөлөөлөх байх. Зарим нэг хүмүүсийн хувьд зар сурталчилгаа хийлгэх, хийх, ямар нэгэн хууль зүйн, эрх зүйн бичиг баримт, гадаад дотоод аялах, сурах гэх мэтчлэн зүйлстэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх, бүтээх. За зарим нэг нь магадгүй хааныг тийш аялах, эсвэл шинэ багштай болох багш шав барилдах, зарим нэг нь
шашны ч юм уу ямар нэгэн шашны урсгалд элсэх, шүтэх, бясалгал хийх, хувь хүний оюун бодол, мэдрэхүйтэй холбоотой зүйлсийг илүү ихээр хөгжүүлэх ч гэдэг юм уу. Эдгээр зүйлсүүдийг сонирхож судлаж байсан хүмүүсийн хувьд бүтэн сарны нөлөөллөөр нэлээд их тодорхой болж эхлэхээр харагдаж байна. Цаашлаа 5 сарын 20-нд нар загсны ордны 4-р гэрдээр гарч байгаа. За мөн 5 сарын 27-нд буд гариг мөн энд гарч байна. Шинэ сарны нөлөөллөөр 5 сарын сүүлийн 10 хоногт ихэнх загсны ордныхны хувьд шинэ газар руу шилжин суурших, гэр бүлээр шинээр зохиох, үл хөдлөх хөрөнгө, байр байшин савхатан авах, байр байршлаа өөрчлөх, бүртгэл хаягаа шинжлэх. За зарим нэг хүмүүс хувьд магадгүй гадаад орн руу цагаачлах, байнгын оршин суугч болох, визтэй болох, тавилга авах, гэртээ засвар хийх гэх мэтчлэн одоогийн байгаа байршилдаа байр орон сууцанда нэлээдгүй өөрчлөлт хийгдэхээр харагдаж байна. 5 сарын 26-наас эх 3 жилийн хугацаанд санчир гариг маань загсны ордны хариуцлага, ажил хөдөлмөр, хүч чармайлт гэсэн зүйлүүд дээр нэлээд их нөлөөж эхлэх нь байна. Тэгэхээр эх 3 жилийн хугацаанд загсны ордныхан маань нэлээдгүй шаргуу хөдөлмөрлөж ажиллах завгүй хүмүүс байх болов гэж харагдаж байна. За хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд шинэ үйлчлүүлэгчид маш ихээр нэмэгдэнэ. Зарим нэг нь өөрийн албан тушаал карьер ахиулахын тулд маш их шаргуу хөдөлмөрлөж илүү хичээж ажиллахаар харагдаж байна. За тэгэхээр загсны ордныхон ерөнхийд эх 3 жилд нэлээд шаргуу хөдөлмөрлж илүү их хүч чармайлт гарган ажиллахаар харагдаж байгаа учраас та нар маань орлого мөнгө олохын хэрээр өрхтэй гамтаа байгаарай. Мөн энэ хугацаанд өөртөө цаг зав гаргаж өөрийгөө бүү орхиорой гэж зөвлөмөр байна. За ингээд үргэлжлүүлээ Таро мэргээ хамтдаа эзгээ. Таро мэргээ нарны ордороо сонсороо. 5 сард миний хийсэн мэргээр ажил карьерийн хувьд Ace of Swords, 3 of Wands, Page of Wands гарч ирсэн байгаа. За ямар ч байсан 5 сардаа бол шинэ санал санаачлага, мөн шинээр шийдвэр гаргах, гинтийн шийдвэр гаргах хүмүүс нэлээдгүй байж болзошгүй харагдаж байна. Тэгэхдээ таны өмнө шинэ боломж гарч ирлээ гэхэд маш буур суурьтай бодож тунгааж шийдвэр гаргаарай гэж зөвлөмөр байна. 3 of Wands гарч ирсэн нь магадгүй таны ур чадвар, одоогийн байгаа байдал, боловсрол, мэдлэг энэ бүх зүйлсийг та магадгүй гадаад руу явж илүү их дээшлүүлэх хүсэлтэй, магадгүй гадаад руу явж өөр зах зээлд өөр ажил хийх хүсэл төрөх ч юм уу гэж. Үүн дээр нэмээд Page of Wands гарч ирсэн нь өөртөө эргэлзэх хэрэггүй. Таны өөрийн одоогийн сурч боловсралсан, мэдсэн бүхэн танд магадгүй ирээдүйд шинэ ажилд ороход хангалттай байх учраас зорьсон мэдснээ хэрэгжүүлээрэй. Хайр дурлалын харилцаан дээр 2 of Swords, Lovers, 8 of Cups гарч ирсэн нь магадгүй зарим нэг хүмүүсийн хувьд хайр сэтгэлийн хувьд жоохон эргэлзээтэй байгаа хүмүүс байж магадгүй юм шиг харагдаж байна. За нөгөө талаасаа магадгүй зарим нэг нь үнэхээр гадагшаа явахаар зориглох гэсэн боловч одоо хайр дурлалын харилцаанаас болж сэтгэл санаа хоёрдж байгаа хүмүүсээс байж магадгүй юм. Зарим нэгний хувьд магадгүй үнэхээр хоёр хүнтэй танилцах сонголт гарч иж магадгүй юм. Тэгээд аль нь танд цаашид урт хугацаанд ирээдүгөө харж байгаа зүйл дээр бас эргэлзэж байж магадгүй юм. Зарим нэгнийх нь хувьд үнэхээр ажил амьдралын шаардлагаарч гэхүү нэг жоохон эргэлзээ гарсан байж магадгүй юм хайр дурлалын харилцаан дээр. Зарим нэгний хувьд магадгүй маш цөөн тохиолдолд шүү. Гэр бүлтэй мөртлөөсөө өөр хүнийг шохорхож эхэлсэн хүмүүс хэрвээ байх юм бол энэ бол хайр дурлалын хувьд шалгуур гарч ирж байгаа юм. Тэгэхээр магадгүй зарим хэн нэгний хувьд салах, холдох шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй юм шиг харагдаж байна. Альва зүйлд хоёрцсон сэтгэлээр хязгаарч амьдрал болохгүй гэдгийг санаарай. Тийм учраас хэрвээ үнэхээр эргэлзээтэй байгаа юм хосууд байх юм бол энэ зүйлийг одоо цэгцлээрэй гэж хэлмээр байна. Нөгөө талаасаа гэр бүл болсон үр хүүхэдтэй хосуудын маань хувьд гэр бүлдээ илүү их анхаарал, хайр халамжаа илүү их тавиарай гэж хэлмээр байна. Мөн хоёр биенээ илүү их ойлгох, ярилцах, бие биендээ анхаарал халамжийг илүү их үзүүлэх зэрэг зүйлүүд дээр анхаараарай гэж зөвлөмөр байна.
За синглчүүдийн маань хувьд 5 сард магадгүй 2 хүнтэй ч танилцах боломж гарч магадгүй юм. Ийм болвол зүр сэтгэл дотоод дуу хоолойгоо сонсоод зөв хүнтэй нь ирээдүгөө харж цаашид сайхан үерхлээ эхлүүлээрэй. Санхүү мөнгөний хувьд 4 of Pentacles, 9 of Pentacles, 10 of Swords гарч ирсэн байгаа. За ямар ч байсан орлого мөнгө бол хангалттай тогтвортой орж ирэхин ирээр орж ирж байна. Гэтэл та нөөц ерөөсө хадгалахгүй орж ирсэн мөнгийг тэр доор нь үрээд байгаа гэж магадгүй зүйлсүүд энэ дээр харагдаж байна. Зарим нэг хүмүүсийн хувьд магадгүй орж ирсэн мөнгөө хангалттай сайн хадгалж чадахгүй байгаадаа санаа зовсон хүмүүс нэлээдгүй байх шиг байна. 10 of Swords бол санхүүгийн ямар нэг асуудал, дэмий, зээл авах, бусдаас хамааралтай байх, ямар нэгэн айцтай, хэтэрхийх зарлагтай амьдрахаас болгоомжлоорой гэдгийг сануулж байгаа юм. Зарим нэг загсны ордныхны хувьд магадгүй хит их болгоомжилсан нэг хэсэг хүмүүс байна. Зарим нэгнийх нь хувьд орж ирсэн орлого тэр чигээрээ гарчаад байгаа нэлээдгүй хүмүүс. Ийм хоёр янзын хүмүүс энэ дотор байна. Тэгэхээр аль аль талдаа хэрвээ хит их болгоомжлоод байгаа бол хадгаламж хийх хэрэгтэй, мөнгөө өсгөх арга замыг хайх хэрэгтэй. Хит их өрөлгөн байгаа хүмүүсийн хувьд хадгаламж хийх, мөнгөө зөв зүйлс зохистой зарцуулах зүйл дээр анхаараарай гэж зөвлөмөр байна. Сэтгэл зүйн хувьд 4 of Wands, 10 of Swords, 2 of Swords гарч ирсэн нь за гаднаасаа ямар ч байсан тогтвортой амар амгалан тайван харагдаж байгаа боловч таны дотоод хүн баг зэрэг ядарсан, хаалттай тийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр үүн дээр хэлэхэд 4 of Wands бол амралт ажлаа тэнцвүүлээрээ амарсан өдрөө өөртөө баяр баясгалан өгөх, таашаа сайн сайхныг мэдрүүлэх зүйлсийг олж мэдрээрээ, муу зуршил байвал хаяарай, гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс дэмжлэг тусалцааг санаа зовлтгүй аваарай, сэтгэлийн тэнхээтэй байгаарай, сэтгэлээ хангааж өөрөө өөртөө цаг гаргах хэрэгтэй шүү гэдгийг сануулмаар байна. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.